За өмнөх хүчтгэн дээр ер нь хурдан ярьснаас болоод үгээ хольж буруу зүрүү хэлэх одоо тэгээд ингээд тэгсэн чинь нэг иймэрхүү юмнуудыг их ашиглаж исэн болохоор өнөөдрөөс 50 ярихаар шийдлээ. За өнөөдөр бол нөгөө мужааны туслахаа хийгээд өглөө 6:30 гэж гэрээс гараад 8 цагт бэлмэж байгаа шүү дээ. Тэгээд зайсан эцэг манай энэ бас нөгөө лаграас хотын нэг цагаас нөгөө зах гэж би одоо бодоогүй мэдээгүй байсан юм шиг байна. Ямар ч байсан 20 км туулаад зайсан гис дээр очоод тэгээ өдөржингөө баг ядарх ажил хийж байгаа. Мужааны ажил нь барилгын туслах яг өөрхөө яг тэр секторыг мужаан гэж нэрлэчихсэн баггүй. Тийм болохоор пимпонтайгаа саган насалтаал тэгж өнгөрлөө. Би бол ийм ярих гаггүй шүү дээ. За ер нь амьдрал надад боломжоор сайхан хандж байгаа юм байлгүй дээ. Тэгээ буцаад 20 км ядарч ядаж ингээд дугуйгуунаад 40 км өдөрт явангуудаа тэгээд дээр нь барилгын ажил хийгээд сайхан ер нь сайхан шүү. Амьдрал боломжоор л надад сайхан хандж байна. Одоо юм ярьж амжих юм уу? Дуул нь ярих юмудаа ингээд бидлээ шатсан юм. За бич. За стамины харааны бит хүрдгүй. За ер нь 1 минут үлдсэн. Одоо хурдан ярихаас өөр арга алга. За одоо хийх ёстой зүйлээ мэдж байгаа те. Хийх ёстой зүйлийг хийх гэсэн чинь заавал нэг саад гарч ирдэг тийм үү? Энэ саад нь болохоор одоо нөгөө тоглох яах ингэх тоглох допаминод хийжих тэгээ аль эсвэл хичээл их гэсэн хоёр сонголт гарч ирдэг тий. Тэгэхээр яалчгүй чи одоо сонголт хийх бүрдээ боддог тий. Аль нь зөв бол аль нь буруу бол гэж. Харин энийг товчлоод ер нь чамд хэлчихэ да. Чи одоо тэр буруу замын сонгуул эцсэн заавал харамсах ёстой. Харамсдаг заяа. За 3 минут болчлаа. Угаасаа богинохон байх шаардлагатай. За баяртай.